би нэгэн залуутай бол үерхэж байгаа гэж өөрийгөө бодож байгаа. Тэгээд би цаашаа бас үерхлээ үргэлжлүүлээд энэ залуутай гэрлэх хэсэг талаар ийм гинт эргэлзэж эхэллээ. Ягаад гэвэл үерхлийн хугацаанд би түүнийг маш их архины хамааралтай. За ер нь аливаа зүйлийг ингээд хийхээрээ өөрийгөө хорж дийлдэггүй ийм аливаа зүйл донтох шинжтэй. Тухайлбал мөрийтэй тоглоом, муу одоо тий найз нөхдийн нөлөөнд ийм тонтох шинжтэй өөрийгөө ерөөсөө хянж ингэж барьж чадахгүй юм аа. Тэгээд би бит хоёр уг нь суuna гэж бодож байгаа. Гэтэл яг энэ үргэж байгаа хугацаанд би ер нь суух талаараа эргэлзэж эхэлсэн. Тэгээд би энэ хүнээс салвал ер нь та юу гэж бодож байна гэж асууж байгаа. Тэгэхээр салах үгүй гэдэг бол таны сонголт. Гэхдээ сонголтыг бас ингэж бодож үзэх хэд хэдэн зүйлс байгаа. Гэхдээ нэг зөвлөгөөг хэлэхэд үерхэл бол гэрлэлт биш ээ. Олон залуучууд өнөөдөр үерхлийг яг гэрлэлтийн амьдрал шиг эхлүүлсэн байдаг нь маш олон асуудлыг хүсгдэг. Тухайлбал гүн гүнзгийтэй бэрхлэгийн харилцаанд ордог. Гэхдээ яг ихнэр нөхөр шиг ингэж харилцаа үүсгэждэг. Тэгээ үерхлээ гэрлэлт гэдэг ингээд андуур явчихдаг. Гэтэл тэгвэл хэрвээ үерхэл нь өөрөө гэрлэлт юм бол үерхэл гэдэг үг байгаад яах ийм үйл явц байгаад яах юм. Тэгэхээр үерхлийн хугацаанд би бинийгээ сайн таньж мэдээсэй. Ялангуяа тэр сэтгэл зүйн асуудлаас үүдсэн зүйлсүүд дээр тэр хүн биеэ яаж авч явж гин, ямар шийдвэр гаргаж гин гэдгийг бодож харж таньж мэдэх нь их чухал байдаг шүү.